Бид нэр англи хэлний багш Баттар байна. Бид нэр англи хэлний сургалт явуулж байгаа. Тэгэхээр бас их эцгүй ч гэсэн англи хэл сураад яах вэ? Тэгэл цаашдаа юу яах вэ гэж өөрөө ирэхгүй тэр сурагчдаа цаашдаа яах вэ гэсэн бидний асуудалтай тулгардаг. За өнөөдөр нэг эцэг асуулаа. Хүүхэд нь SAT гэдэг Америкийн тэр тоо англи хэл орсон байгалийн ухаан орсон тийм шалгалт байдаг юм байна. Тэрний үгийг ихэд 300,000 төгрөгөөр тэрний үгийг гэж байна. Үгийгээ бүртгүүлсэн байна. Тэгэхээр би бас нэг удаа харамсалтай санагдаад байгаа юм л да. Заавал SAT өгөх хэрэг байж байгаа. Одоо тэр рүү Яш өгөх гэж байгаа хүүхдэд Яшээр ерөнхий мэдлэгийн төвшин гараад ирнэ шүү дээ. Тэрнээс өмнө бас энэ чинь хүн шалгалт 300,000 заавал төлөх хэрэг байж юу гэдэг. Тэрний өмнө бас хялбар шалгалтууд байгаа, хямд шалгалтууд байгаа. Заавал тэр үнэтэйг нь өгүүлгүй эхлээд тийм нөгөө загвар шалгалтуудаа сайн өгөөцөө гэж би хүсэж байна. Энэ ч бас нэлийн мөнгөний асуудал учраас. Тэгээ шалгалтандаа гайгүй байвал дараад нь хизээч тэр үнэтэй шалгалтаа өгөх амжин штэ.